7 дугаар бүлэг Махагабэний 25 дугаар зүйл ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгдсөн бурхан шарвасан балгасдах ялгуугч хан хүүгүүний цэцэрлэгт итгэлгүй эдийн өглөгтийн баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт тэр улсын хаан нь гигэнэ ялгуулсан хаан хэмээгдмүн. Түүний өмнө зөвхт алтан газар нэрт нэгэн улс бүлгөө. Тэр улс хааны нэр нь Габина хэмээгдмүн. Тэр хааны их хүүгүүний нэр нь Махагабина хэмээгдмүн. Махагабина хүүгүүн нь хан эцэг юугийн оронд суув. Тэрээр шудраг айлт болоод их авгай хүчит бүлгөө. Түүнд 36 мянган тоод цэргийн аймаг бүлгөө. Түүний цэрэг хаан бодвоос их салхин лугай адил хүчтийн тул хинбээр эсэргүүцсэн чадагч үгүй бүлгөө. Тэр газрын төв дундын хаан лугай янагш санагш үл танилцах ажгүй. Тэр хааны тэр улс дахь нэгэн худалдаач хүн Габали нэрт балгасан додоод 4 бүхэл сайн зөөлөн бүс авч ирээд Габина хаанд өргөсөнд хаан бээр тэр бүсийг авч үзээд ийм зарлиг болров. Ийм сайн эд хаанаас гармуу хэмээн асууваас тэр худалдаач өчрөв. Хаана ийм сайн бүс газрын төв дундын улсад буй хэмээн өчвөөс хаан зарлиг болров. Газрын төв дунд хэмээх хаан буй хэмээн асууваас худалдаач хүн өчрөв. Газрын төв дунд Ражаграха балгасдах Шарвасан нэрт балгас бүлгөө. Тэр балгас тэргүүтэн бус олон нэрт балгас буй бүлгөө хэмээн өчвөөс тэр хаан өгүүлрөв. Юуны тулд тэдгээр хаан надад мөргөн золгохоор үл ирмүү хэмээн зарлиг болгосон тэр худалдаач өчрөв. Ай хаана тэдгээр хаан тус тусдаа хааны төрийг хадгалаад улсаа захиран суумай за энд ирэх хаанаас буй хэмээн өчвөөс тэр хаан ийн сэтгэрв. Миний агва хүчээр хамаг бүгдийг дарн чадах бөгөөтөл юуны тул тэдгээр хаан надад золгохоор үр ирмүү. Өдгөө би агва хүчээр тэднийг бууруулсугаа хэмээн сэтгэж тэр худалдаач хүнд зарлиг болров. Төв дунд газар дах улсын аль хаан нь буюу их буюу хэмээн асуусанд худалдаач өчрөв. Тэдгээр хааны дотор Шарвасан балгасдах хааны их бүлгөө хэмээн өчвөөс төдий тэр хаан Шарвасан балгасдах хаанд ийн хэмээн өгөөж илч илгээв. Миний агвай хүчээр хотол Замбуу твийг эзэлсэн бөгөөтөл чи юуны тулд надад илч үл илгээмүү. Өдгөө би чамд илч илгээгч энэ буй за. Чи ундсан цагт миний нэрийг сонсохоос босож байтугай. Суух цагт миний нэрийг сонсохоос босож явтугай. Идээ идэхгүй цагт миний нэрийг сонсохоос залхихийн зуур бөөлжтүгэй. Үсээ самнахын цагт миний нэрийг сонсохоос харин зангидтугай. Босож суух үед сонсохоос гүйтүгэй. Өдгөө 7 хоногт надад золгохоор иртүгэй. Хэрвээ эс ирвэс цэргээр одож чиний улсыг товрог мэд болгомуу хэмээн илгээсэнд тэр илч хүрээд гигэнэ ялгуулсан хаанд өчвөөс тэр хаан машид үл баясан айнц очоод бурхан хаан бүхий тэнд одоод бурханд мөргөөд алгаа хамтдгаж тэр хааны үгсийг дэлгэрэнгүй өчвөөс бурхан зарлиг болров. Хаана түүнд чи үл айтугай. Чи бээр тэр илчэд ийн хэмээн өчтүгэй. Энэ дэх улс их хаан бий бос буй. Надаас их хаан буй буюу хэмээн өгүүлтүгэй. Тэр хаан бээр бурхны зарлигийг тэр илчэд ийн өгүүлв. Ай илчээ, эндээс хол бус нэгэн газарт ертөнцийн дэх хуйлгааны их хаан буй болов. Тэр хаанд одоод хааныхаа үгсийг өчтүгэй хэмээн өгүүлсэнд төдий тэр илч ялгуугч хан хүүгүүний цэцэрлэгт одохгүй цагт бурхан нь Чакравардын хаан болон хуйлаад Маха Будагалияна их түшмэл болон хойлж хотол баясгалангийн хүрээг эрдний хүрээ болгож хүрээний гадна 7 давхар эрдэнсийн сувраг ба суврагын завсар бүр 7 зүйл эрдний мод ургуулад элдв өнгөт тоотомшгүй бадамлын ухаагаас гэрлийн гялбаалан тодорхуйя гэрэл бадарч хүрээний дотор элдв зүйл эрднээр үүсэн орд харшийн дотор нь агвай хүчит их хаан болон хойлж суув. Төдий тэр илч хуйлгааны орд харшид ирээд миний хааны агвай хүчнээс энэ хаан агвай хүч их юм аа. Бид үүнд л үгээ яахан тэмцэж чадамгүй. Хийн атал өгч илгээсэн бичгийг өргөсөгүй хэмээн сэтгэж бичгийг өргөв. Өргөсөнд тэр хуйлгаан хаан нь тэр бичгийг аваад
хөлийн доороо тавьж тэр элчид ийм зарлаг болов. Би 4 твийг эзэгнэгч их хаан бөгөөтөл танай муу тэнэг хаан юуны тулд миний зарилгийг давмуй. Чи өтөр хараад миний энэ зарилгийг тэр хаанд өгүүлдэг вэ? Хаан чибээр миний энэ зарилгийг энэ мэд хэвтхүйд сонсвоос босож байтугай. Суухүйд сонсвоос явтугай. Явхүйд сонсвоос гүйн явтугай хэрэг буй за. Өдгөө 7 хоногт надад мөргөн золгохоор эс ирж зарилгийг минь давбаас чамайг засгалмуу хэмээн. Тэр элчид зарлиг болгосон. Тэр элч өөрийн газартаа хүрээд алтан газар дахь өөрийн хаандаа тэр хааны зарлигийг дэлгэрэнгүй өчгөөс тэр хаан нь тийм зарлигийг сонсож гимшиглэнт болов. Төдий өөрт харьяа цэгчүүхэн хаад лугаа сэлт хааны дэргэд одсугай хэмээн сэтгээд бас энэ сэтгэрв. Өдгөө бээр би бас болгоосугай хэмээн сэтгэж ийм өч хэмээж элч илгээв. Их хаанд би мөргөн золгохоор ирэх бөгөөс надад харьяат 36 түмэн тоот өчүүхэн хаад бүлгөө. Тэд бүгдээр золгох буюу зарим нь золгох буюу хэмээн өчвөөс их хаан зарлаг болров. Тиймбэр бөгөөс чи харин хараад заримлаж ирдэгвэ хэмээн зарлаг болгосон. Тэр элч харж ирээд хаандаа ийм өчвөөс төдий алтан газрын улс дахь хаан нь олон 100,000 тоот өчүүхэн хаадлууга сэлт бүгдээс Ширвасун балгасдах хувилгаан хаан бүхий тэр газар одоод их хаанд мөргөөд энэ сэтгэрв. Энэ хаан нь өнгө зүс цогж авахлан надаас нэн үлэмж буйзаа. Авгаа хүчин бөгөөс надлууга ил тэнцмүү хэмээн сэтгэсэнд хувилгаан хаан их түшмэлтэй зарлаг болров. Их түшмэлээ чи нумаа алтан газар дахь хаанд өгтөгвэ хэмээн зарлаг болсонд түшмэл нумаа өгсөнд тэр хаан дааж ядан эс чадав. Төдий хувилгаан хаан аваад чигчий хуруугаараа хөвчлөөд алтан газар дахь хаанд өгч чи энэ номыг татдугай хэмээн зарлаг болгосонд алтан газар дахь хаан нь номны хөвчийг нь хөдөлгөж ис чадав. Төдий хувилгаан хаан аваад татаж хөвчийг нь дуун гаргаад цац 3,000 ертөнцийн ордыг дэнсэлгэн хөдөлгөв. Төдий нэгэн сумыг аваад харавбаас сац 5 сум болов. Тэдгээр сумны үзүүрээс тоо томшгүй гэрэл гарав. Үзүүр тутамд бээр тэрэгний тойруулгын төдий лимхай тогтов. Тэдгээр лимхай тутамд бээр 7 эрдэнэ лүгээ төгссөн нижгээд Чаквардын хаан болон хувилав. Тэдгээр гэрлээр 3,000 их мянган ертөнцийн ордыг түгээмэл гийгүүлв. 5 заяадын хаан хамаг амьтнаа ийм туслав. Тэр гэрлийг Тэнгэрийн орд дох бээр номлохуй зарилгийг бээр тодорхой сонсож тэр тэнгэр нарын бие сэтгэлийг огоот арилгаж зарим нь үргэлжид орсноор дайныг дарсан хүртэл олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бод худаг сэтгэл өөсгөв. Зарим нь харилгүй газарт оршив. Хүнд харьяат амтэн тэр гэрлийг үзээд номлохуй зарилгийг сонсоод сац машид баясаад бишрэн зарим нь үргэлжид орсноор нэгэнд харин үл эргэж хүртэл үрийг олоод тойн болоод дайныг дарсны хутгийг олов. Зарим нь тоо томшгүй амьтныг дээргүй үнэн төгс туулсан бод худагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Бурхны тэр гэрэл бэрдэд хүрлцээд ном сонссны тул хамаг бэрд цадаж бие сэтгэл нь зовхгүй ханаж хамаг бэрдэд нэгүсгүй төрөөд Бурхны хүндэлсэн бэрдээс тонилж тэнгэр хүн болон төрөв. Адгуусны төрөл оронд харьяат хамаг амьтан нь Бурхны тэр гэрлийг үзсний тул тачаангүй урин сэтгэл амьрлаж мунхагт дарагдсан хамаг амьтан мунхгийн нойрноос сэрж Бурхныг баясан биширснээр адгууснаас тонилж тэнгэр хүн болон төрөв. Амьтан тамдах хамаг амьтан Бурхны тэр гэрэлд хүрлцсэнд даарсан амьтан дулаан болоод зовлонгууд нь арилж үгүй болоод маш баясан сэтгэлээр Бурхныг биширсэнд амьтан тамаас тонилж тэнгэр хүн болон төрөв. Тэр цагт Махагабина хаан ба алтан газар дахь өчүүхэн хаад бүгдээр Бурхны тийм ирээд хувилгааныг үзэж машид гайхаж шин сүсэг сэтгэлээр биширсэнд тоос хэрээс хагацаад маш ариун номыг нүдийг олов.
Олон зуун мянган тоотын өчүүхэн хаад бээр сэтгэл нь ханав. Төдий бурхан рий тувилгаанаа хураагаад жиж бас бурханы бие болон хувлаа. Аяга тахимдлагуудын хуургуудаараа хүрээлүүлж суув. Төдий алтан газрын хаан бээр алгаа хамтдагч ин хэмээн өчөв. Бурханаа намайг тойн болгон сойрхоо хэмээн өчвөөс бурхан ирсэн чинь сайн хэмээн зарлаг болоод сат сахал үлсэн өөрөө унаж улбар дээл өмссөн аяга тахимлаг болж ном сэтгснээр цоврал бараад дайныг дарсны хутгийг олов. Тэндээс анан далгаа хамтдагч бурханаа ин хэмээн өчөв. Бурханаа алтан газар дахь энэ хаан нь эрт ямар буян үйлдсэн нь энэ мэт дээд сайн язгуурт болоод төрөөд хэтэрхий үлэмж эрдэмүүд төгсөөд өдгөө ялж төгснөгцөн бурхан лугаа учирч сац цуврал барсан шалтгаан нь юун ажгүй хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Ананда амьтан нь ямар үйлийг үйлдвээс тэрхүү үлийн ач үр болмой заа. Эрт урд нөхцөн цагт гаши бурхан ертөнцөд ирээд амьтнаа туслаад нирван болсны хойно нэгэн гэрийн эзэн сувраг босгоод бурсан хувргуудын суух хийд болгож хүрв. Дөрвөн зүйл хэрэглэгдэхүн эд таваараар өргөн дахиад өн болсонд тэр сувраг бээр эвдрээд бурсан хувргуудыг хүндлэх дөрвөн зүйл эд таваар тасрав. Тэндээс тэр гэрийн эзэнд нэгэн аяга тахимлаг хүүгүүн буй ажгүй. Тэр аяга тахимлаг олон хүнд ном номлоод жиж бас тэр сувргуудыг шинтгэж засаад дээл ба орон хувцад ба идээ ундаа ба давцан суурин тэргүүтнийг шинтгэн бэлдэв. Тэдгээр олон хүн бээр тэр аяга тахимлаг тэргүүтний сэтгэл лүгээ найрамдлах хуя хэрэглэгт хүнийг тасралтгүй бэлдээд ийн хэмээн хутаггүй. Бид бээр ирээдүй цагт язгуур овог их болоод баян болж урт наслах ба бурхан ертөнцөд ирхгүй лүгээ учирч ном сонсоод үрийг олох минь болтугай хэмээн хутаггүй. Ананда тэр цагт тэр учирдах гэрийн эзний хүүгүүн аяга тахимлаг нь өдгөөдөх алтан газрын Махагабина хаан бүлгөө. Тэр аяга тахимлаг тэр цагт олон хүнд ном үзүүлсэнд тэдгээр хүн совргонд хэрэглэгдэхүн эд таваар өргөж хүндэсэн нь өдгөөдөх олон мянган тоотон өчүүхэн хаад бүлгөө. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд олон нөхөд харилгүй сэтгэл үүсгээд биширч илт байсан аа. Удвал нэрт Шамнанцын 26 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан Шарваасан балгас дахь ялгуугч хаан хүүгүүний цэцэрлэгт итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суугав. Гэгэнээ ялгуулсан хаан нирван болсонд Бендрия нэрт хүүгүүн нь хан оронд суув. Хаадын дотор нь ном лугаа найралтах хаан үгүй тул зааны туурайгаар гიშгэж алсан амьтан нь тоо томшгүй болов. Тэр цагт дээд язгуурт олон эм тэр мэтийг үзэж ертөнцийн үлсийг төвчж шамнанц болов. Тэдний зарим нь Шакьялигуудын язгуурт бөгөөд зарим нь хаан язгуурт бөгөөд маш гоо үзэгсэлэнд өнгөцөс сайд үлгэрлэж үл болох тийм 500 эм хүсгүй жаргалангуудыг огоот төвчж тойн болсонд улс дахь хамаг хүн баясаад тэдэнд хэрэглэгдэхүн эд таваарыг өгөв. Тэдгээр шамнанц нэгэн нэгэндээ хэмээн өгүүлрв. Бид тойн болбоос бээр номын сайныг бээр ис амсав. Тачаангуй урин мунхгийг ис амирлуулвас үл болох ажгүй. Өдгөө 9 төрлөختний эзэм шамнанцын дэргэд одоод ном сонсъё нэм хэмээлтээд төдий бүгдээр 9 төрлөختний эзэн шамнанц хаан бүхий тэнд одоод мөргөж ийн хэмээн өчөв. Ай шамнанцаа бид тойн болбоос бээр номын аршааныг ис амсваа. Өдгөө бидэнд номын аршааныг өгөн сойрох хэмээн өчвөөс 9 төрлөختний эзэн шамнанц ийн сэтгэрүүн. Би эдгээрийг ном ба ёс ба шагшаа бадаас хариулаад номд дээл ба бадар аяг абба сайн болмоо хэмээн сэтгэж ийн зарлаг болров. Та бүгдээр дээд их сайн язгуурт болоод 7 эрдэнэ ба заан ба морь ба түшмэд ба боол шивгчин ба тарайлан ба
Ямарваа хэрэглэгт хүн эд таваараас хагацаж юуны тулд тэдгээр огоод төвчээд шамнанц болж миний Нисванис зовлонгоос зайлж шашинд орж үл болмой. Харин гэртээ хараад эр ба охин хүүгүн лүгээ төгөлдөр хамт наадан баясалзаж энэ төрөлж жаргаваас сайн буйзаа хэмээн өгүүлсэн тэд бүгдээр түүнийг сонсоод уйлж харив. Төдий тэдгээр шамнанц нь удвал нэрт шамнанц хаан бүхий тэнд одоод удвал шамнанцанд мөргөөд номын ёсоор эсэн мэндийг асуугаад ийн хэмээн өчөв. Айл шамнанцаа бид ертөнцийн үйлсийг төвчиж тойн болвоос бээр хүсэх жаргалангийн эрхээр болж Нисванисаас тонилж үл чадхал болвоос бидэнд нэгүсгүй сэтгэлээр богдсын номыг үзүүлэн сойрох хэмээн үтсэнд удвал өгүүлрэн. Та ямарыг хүсэж нөхцсөнд ба ирээдүй ба өдгөө дахин ямарваа хэрэглэгт хүн л бөгөөс асуусуугай. Би үзүүлсэгүй хэмээн өгүүлсэнд тэдгээр ийн өчрөв. Айл шамнанцаа нөхцсөн ба ирээдүйг хоромхон байлгаад өдгөөгийн номыг үзүүлсэн манай сэжгийг огтлон сойрхоо хэмээн өчвөөс удвал өгүүлрэн. Дачаангуй нь гал лугаа адил болоод хамаг гол уул түлэгдмээ. Өвсөн лүгээ адил бөгөөд улам түлэгдмээ. Дачаангуйн ирэхээр хөнөөж нэгэндээ хор хүргэснээр 3 муу заяан дунаад тонилох ирэхгүй болмоо. Гэргийд оролдвоос зовлонд оролдсон буйзаа амаргаас хагцгүй зовлон төрөх хөтлөх өвдөх үхэхийн зовлон ба хааны засагт тороод тасаршгүй зовлонд болоод үхвээс бээр тамд төрүүд тоо томшгүй зовлонд болмой за. Ёр гэргийд хүн зовлонгоос өөр өчүүхэн бээр жаргалан үгүй бүлгөө. Миний эцэг их бээр дээд сайн язгуурт бидэн явагч бүлгөө. Эцэг их хоёр бээр намайг олон сонссон ухаанд бидэн явагч язгуурт нэгэн хүнд өглөө. Тэр бид хоёр ханилсанд хөвгүүнт болж бүлгөө. Хойно нэгэн цагт хадам эцэг их хоёр минь нөхцсний хойно бие бээр шалтагтаа болов. Сар гүйцэхүйд цагт эрдээ ийн өгүүлв. Бие бээр хөвгүүн төрүүлэхүй цаг болов. Хэрвээ тэнд төрвөөс муу буртаг болмой за. Би өөрийн эцэг ихийнхээ газарт одож төрвөөс сайн болмоо хэмээн асууваас эрмэн зөвшөөрснөр бид эр эм хөвгүүн уруул миний эцэг их хаан бүхий тэнд одсонд газрын төв дунд хүрсэнд би өвчтэй болсонд нэгэн модон доор хөвцсөнд шүн дөлд төрөв. Эр минь ангид нэгэн газарт хөвтөж бүлгөө. Шүн хорт могоод зуугдаж дуудваас юун бээр хариу үгүй байв. Маргааш нь өөр цайсны хойно үзвээс эр минь могоонд зуугдан үхэж биеийн нэвдэрсэн ажгүй. Төдий би үхэж хийж хөсөр тунваас өвгөн бээр эцэг юугээ могоод зуугдаж үхснийг үзээд их дуугаар уйлсанд түүний дуунд би сэрээд босож их өвгүнээ үүрээд өчүүхэн хөвгүнээ өвөрлөж уйлж одсонд нэгэн аглаг илчилгүй газарт ханилах нөхөр сүүдэр бээр үгүй яван атал зуур нэгэн их мөрөн урсаж байн ажгүй. Тэр мөрөн маш гүн өргөн бүлгөө. Тэр хоёр хөвгүнээ эс дааж их хөвгүнээ энэ этгээд тавиад өчүүхэн хөвгүнээ өргөж тэр этгээд гаргаж харин янагш их хөвгүнээ авахар ирсэнд намайг үзээд усанд орж урсан одов. Би хойноос нь нэхэж авч эс чадав. Харин чанагш одоос өчүүхэн хөвгүнийг минь чон идэв. Өчүүхэн цус нь хөсрөө тусаж ажгүй. Төдий би үхэд хийж унаад үүр болсонд харин сэрж мөрд орж одоос эцэг ихэд минь ургийн сүлбэт тийм нэгэн бидэн явагч хүн лүгээ учирч тэр надаас асуурав. Чи ганцаар явж хаана одмоо хэмээн асууваас би урд үгсийг дэлгэрэнгүй өгүүлвээс тэр бидэн явагч бээр маш ихэд уйлв. Би түүнээс ийн асуурав. Урга эцэг их минь эсэн минд буйзаа хэмээн асууваас тэр өгүүлрэн. Чиний эцэг ихийн герт түүмэр шатаж гэрээр дөрөн хүн цөм үхэж үгүй болов. Түүнийг сонсоод би үхтгэж хөсөр дунлаа. Тэр ураг минь намайг босгоод гэртээ авч одоод намайг хөвгүүн лүгээ адил асран тижээж тийм
жарган суун атал бас бидэн явагч хүн намайг гуйж аваад түүнд лүгээ хамт сууж жарган атал би бас хөл хүнд болж сар гүйцээд хөвгүүн төрхөө цагт ирмэн бусад өөр хүний хуримд одсон бүлгөө. Түүний хойнд би төрхөө цагт хаалга хааж биеэ зовж суун атал ирмэн согтож ирээд хаалга дэлдсэн хаалга нэгч хүнгүйд хаалга юуган эвдэн ирээд намайг бээр занжсанд ай намайг бүүж анж би хөвгүүн төрхүйдээ эс мэдэв хэмээн өгүүлвэс бээр эс болж харин ихэд хилэгнэж төрсөн хөвгүүнийг минь алаад тосонд хуурч надад идэвлэв. Би хөвгүүнийхээ махыг яахан идмүү хэмээн өгүүлвэс бээр эс болж намайг занаж сууж идэвлэв. Эзсний хойно согтсноос сэрж би буян үгүй муу заяа дажгүй хэмээн сэтгэж эр юугэн төвчээд Варанаси улсад дутаан одлоо. Би Варанасын гадна нэгэн модны доор суун бүхий тэр балгасдах нэгэн залуу гэрийн эзний эмэн шинхэн үхсэн ажгүй. Тэр гэрийн эзний эмийн ясыг балгасны гадна булсан буй ажгүй. Тэр гэрийн эзэн тэр үхсэн эмдээ тачааж уйл суун атал намайг үзээд миний дэргэд ирж ай эм чи ганцаар энд суух шалтгаан чинь юу буй хэмээн асууваас би урд бүгд юугээд дэлгэрэнгүй өгүүлвэс тэр гэрийн эзэн намайг цэцэрлэгт аваачиж одоо надад бид хоёр эрийн болсогоо хэмээн өгүүлвэс би бэр тийм болтгой хэмээн өгүүлээд бид эрийн хоёр болж үл удан эрмийн өвчин хүртээд өгвэ. Тэр газрын зан зарчим нь амраг ирнэ өгвэс эмийг нь хамт булж орхих бүлгөө. Тиймийн тул намайг эрлүгээ нэгэн үхээрт хамт булж орхив. Шүн хулгайч хүн ирж үхээр дэх эд таваарыг хулгаалсугаа хэмээн тэр үхээрийн газрыг ухаж намайг олж авч үзээд биедээ авав. Авт суун атал бас хулгай хийхээр одсон хааны засагт алагдав. Түүний ах дүү нь түүний яслууга намайг бээр газарт болов. 3 хоногт чон ухсанд би бээр гарав. Тэр цагт би ийн сэтгэв. Би урд ямар нүгэлт үйл үйлснэр ийм олонтоо өхвэс бээр улам идэгэн амьд үлдэн хэмээн сэтгэв. Би урд сонслоо. Шакьялуугийн хөвгүүн бодхуудгийг илт туулж тэр нь бээр бурхан хэмээгдэж нөхцөн буй ирээдүй бүгдийг тодорхой мэдмүү хэмээн алдаршмуу. Өдгөө би түүний дэргэд одоос намайг авармуу хэмээн сэтгэж төдий ялгагч хан хөвгүүний цэцэрлэгт хаан бүхий тэнд одоос холоос үзвээс түүнчлэн ирсэн бурхан цэцэг дэлгэрсэн мод мэд оддын дор саран мэд суун бүгдийг үзв. Тэр цагт бурхан бээр төрвөл үгүй бэлэг бэлгээр намайг бээр номгохдохгүй цагт хүрснийг мэдээд бурхан босоод намайг бээр ир хэмээн зарлаг болсон. Би нүцгний тул ичингүрч 2 хөхөө юугийн гараараа халахалж хөсөр суув. Төдий ялж төгс нөгсөн бурхан анандад зарлаг болров. Ананда энэ эмд дээл өмсөг түгэ хэмээн зарлаг болгосонд ананд бээр надад дээлээ өгсөнд би өмсөөд бурханы хүлд оройгороо мөргөөд алгаа хамтадгаж ийн хэмээн өчөв. Бурханаа нэгүсгүй сэтгэлээр намайг тойн болгон сойрох хэмээн өчвөөс бурхан анандад зарлаг болров. Энэ нэмийг 9 төрөлхийн эзэн шамнанцад өгөөд тойн болох дугаа хэмээн зарлаг болгосон. Тэндээс 9 төрөлхийн эзэн шамнанц намайг тойн болгож надад 4 үнний номыг үзүүлсэн. Би сонсоод сас шамдан хичээсэн. Дайныг дарсны хутгийг олоод нөхцөн ба ирээдүй өдгөөдөх хамаг үүсийг ухав. Төдий тэдгээр шамнанц ийн хэмээн өчөв. Ай шамнанцаа эрт ямар үйл үйлснэр тэр мэд ач үр олов хэмээн өчвөөс удвал шамнанц зарлаг боллоо. Ай та бүгдээр сонсож ойндоо тогтоо. Танд номлосгой би хэмээгээд. Эрт нөхцөн цагт маш баян болсон нэгэн гэрийн эзэн бүлгөө. Түүнд хөвгүүнгүй тул бас нэгэн эм авсан ажгүй. Гэрийн эзэн тэр өчүүхэн эмээ маш асарсны тул үл удан хөл хүнд болов. Сар гүйцээд нэгэн хөвгүүн төрсөнд эцэг их хоёр түүнийг асран тэжээв.
Төдий их эмн ийм сэтгэрүү. Миний овг язгуур их болвоос бээр язгуур овг хадгалах нуган хүүгүн үгүй бөлгөө. Хэрвээ энэ хүүгүн их болж эд агуурсыг эзлээд надад үл өгөөс би зовх болмой хэмээн атаа сэтгэл төрж тэр хүүгүүнийг алсугай хэмээн сэтгэн. Тэр хүүгүүний зулайг нь зүүгээр хадгаваас яргүйгээр өн үл удан өхөв. Тэр өчүүхэн эмн их чөтгөөрдөө миний хүүгүүнийг алав хэмээн хэрэлдсэнд тэр их чөтгөөр нь гүжрээр ийн хэмээн ам алдав. Би чиний хүүгүүнийг алваас хамаг төрөл тутамд эрийг минь хорт могоо хатгаж алах болтугай. Хэрвээ надад хүүгүүн буй болвоос тэр хүүгүүн нь усанд өөхөх ба чононд идэгдэх болтугай. Миний биеийг амьдаар газарт булаад хүүгүүний махыг идэх болтугай. Эцэг эхийн минь гэр түлэгдэж хамгаар өөхөх болтугай хэмээн ам алдав. Тэр цаг тэр учирдах ам алдагч тэр их эмн өдгөө бий бүлгөө. Тэр ам алдсан нүгэл бүгд өдгөө илт болов хэмээн өгүүлсэн. Тэдгээр шамнанц учруу. Айр шамнанц за. Чи урд ямар буян үйлснээр өдгөө бурхан чамайг ухтаж тойм болгож оршлонгийн хязгаарт хүрсэн шалтгаан нь юун буюу хэмээн өчвөөс удвал өгүүлрүү. Эрт урд энэ Варанасын оронд үлэмж арш нэрт уул бүлгөө. Тэр ууланд Брадига бууд Шарвакууд ба зөмбөлөгт олон тэрс үзэлтэн нар оршин намуй. Тэр цагт нэгэн хотод Брадига бууд балгадад Бинвад гуйхаар ирсэнд нэгэн гэрийн эзний эм түүнийг үзээд машид байсан өргөөд тахив. Тэндээс тэр Брадига буу докторгүй тайлж биеэс гэрэл бадрах ба ус урсах ба явах ба суух уу хэвтхүү рийд хувилгааныг үзүүлсэн тэр гэрийн эзний эмэн бээр ай худагт ирээдүй цагт чамлууга адил болтугай хэмээн хутаг гуйсан. Тэр цаг тэр учирдах хутаг гуйгч тэр эм өдгөө бий юм. Тэр хутагт гуйсны хүчээр өдгөө бурхан лугаа учирч сэтгэл маш алдраад дайныг дарсны хутгийг олохын урд маш улаалгасан цоолтуур төмрөөр оройгоосоо уулт хүртэл нэвт нүхэлсэн мэд зовлонгуудыг машид үзвээ. Би хэмээн өгүүлсэн тэр цагт дээд язгуурт 500 шамнанц нь тэр зарлигийг сонсож хүсгүй жаргалан галын цогцос мэд бүхийг ухаж бүрэн дачаангуй сэтгэлийг огоот бараад ертөнцийн ордыг гууд байшингаас үлэмж болсныг мэдэж төвчээд хамаг хэр нугууд барагдаж 3 цагийн самаа дид тэгш агуулсанд дайныг дарсны хотгийг олов. Тэдгээр шамнанц нэгэн үгсээр удвал шамнанцад учруу. Дачаангуйд хотол хүлэгдсэн бидэнд чи ном үзүүлсэн тул оршлонгийн хязгаарт хүрв. Бид хэмээн цаашаа магтлаа. Яаж төгс нөхцөн бурхан удвал шамнанцад номыг сайтар үзүүлв. Үзүүлсэн номуудыг нэгэн нэгэндээ үзүүлж үрийг олвоос үнэнхүү бурхан хүүгүн буюу хэмээн цаашаа магтав. Бурхан тийм хэмээн зарлиг болсонд олон нөхөд даган биширч илт баясав.